Эрхэм улсын хурлын дарга, эрхэм улсын хурлын гишүүдээ. Өнөөдөр бид Монгол улсын иргэн бүрийн үндсэн хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийг хамгаалуулах эрхийг хэрхэн бодитойгоор хангах вэ гэдэг асуудлыг хилцэж байна. Монгол улсын үндсэн хуульд иргэн бүр эрүүл мэндийг хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч бодит байдал дээр иргэн эмнэлэг хооронд явж чирэгдэх, өвчний түүх мэдээлэл нь тухайн нэг эмнэлэг твитэд гарснаар тасалдах, хот өдөөгийн эмнэлгийн үйлчлэгээ ялгаа насар их, анхан шатлалын тусламж нь бэхжээгүй, эмчилгээний дараа хяналт орхигдох, хаягдах зэрэг асуудлууд өндөр хэвээрээ байна. 2016 онд баталсан эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хууль нь тухайн үед цаг үеийн олсон дэвшил байсан. Гэвч өнгөрсөн 10 жилийн хугацаанд эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилт, технологи, хүн амын өвчлөлийн бүтэц, олон улсын чиг хандлага эрс өөрчлөгдсөн байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинжилэл хийгдэж, нэг худалдаа авагчийн тогтолцоог бүрдүүлж, стратегийн худалдаа авагч руу бид 2021 онд шилжсэн. Одоогийн хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, бидний өөрсдийн хийсэн салбарын судалгаанууд, олон улсын хүрээнд бидний зохион байгуулсан хилцүүлгүүд, олон улсын байгууллагуудын зөвлөмжөөс харахад өнөөгийн тогтолцоонд хүн төвтэй биш, эмнэлэг төвтэй хэвээр байгаа нь харагдаж байна. Эрүүл мэндийн салбарын нэг том асуудал бол шийдвэр гаргалт тогтолцоонд суурилахаас илүү хувь хүмүүсээс хамааралтай хэвээр байна. Сайд солигдох бүрд бодлогын тэргүүлэх чиглэл өөрчлөгдөж байна. Удирдлага өөрчлөгдөх бүрд бүтэц өөрчлөгдөж байна. Улмаар эрүүл мэндийн салбарын урт хугацааны хөгжлийн бодлого институцийн тогтвортой байдал алдагдж байна. Өнөөдөр хүн өвдөхөөрөө өөрөө эмнэлгийн тусламж үйлчилгээнийхээ зохицуулагчаа хийх болжээ. Эрүүл мэндийн салбар бол 4 жилийн туршид сонгуулийн мөчлөгөөр хэмжигдэх салбар биш юм а. Энэ бол олон 10 жилийн нотлогоо, судалгаа, шинжлэх ухаанд суурилж хөгжих ёстой салбар юм а. Гэвч өнөөдөр тусламж үйлчилгээний зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилттэй холбоотой олон шийдвэрүүд хүн амын эрүүл мэндийн бодит хэрэгцээ, өвчлөлийн бүтэц, шинжлэх ухааны нотлохоонд эрүүл мэндийн бүрэлдэхүүн хэсэг тулгуурлахаас илүү тухайн үеийн шийдвэр гаргагч нарын асуудалд хандах байдал асуудлыг дагаж шийдэж байна. Иймээс энэхүү хуулийн төсөл нь эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөлт, санхүүжилт, хүний нөөцийн шийдвэрийг хувь хүний үзмжээс бус, харин судалгаа, өгөгдөл, нотлоонд суурилан гаргах эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаамаа. Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилт, нөөцийн хуваарлалт нь иргэдийн хэрэгцээг дагах ёстой болохоос байгууллага хувь хүний нөлөөллийг дагах ёсгүймаа. Төрөөс зарцуулж байгаа нэг төгрөг, нэг мөнгө бүрийг хамгийн их хэрэгцээтэй байгаа иргэнд хүргэх ёстой. Тиймээс энэхүү хуулийн төсөлд гүйцэтгэл, чанар, үр дүн, хэрэглэгчийн үнэлгээнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бодитоор бий болгож, шийдвэр гаргалтыг илүү ил тод, хариуцлагатай болгох зохицуултыг тусгасан. Эрүүл мэндийн салбар хүнээс хамаардаг биш, тогтолцооноос хамаардаг байх ёстой маа. Саад солигдоход бодлого солигддог биш. Сайд шиг уучлаарай. Нотлогоо өөрчлөхөд бодлого өөрчлөгдөх тогтолцоог бид бий болгох ёстой. Тиймээс энэхүү шинжилсэн найруулгын гол үзэл санаа нь энгийн бөгөөд ойлгомжтойгоор эмнэлгийг биш хүний төв тавья. Өвчнийг биш хүний хэрэгцээнд суурилсан зохицуултыг бий болгоё. Тасалдсан бус нэгдмэл, тасралтгүй тусламж үйлчилгээний арга зүйг бүрдүүлье. Энэхүү хуулийн төсөл тусламж үйлчилгээг хүн төвтэй нэгдмэл, тасралтгүй, чанартай, аюулгүй, хүртээмжтэй хүргэх эрх зүйн шинэ орчныг суурийг бүрдүүлж байна. Тэхийн тулд нэгдүгээрт анхан шатны тусламж үйлчилгээг эрүүл мэндийн тогтолцооны үндэс болгон бэхжүүлнэ. Анхан шатлалын тусламж үйлчилгээ дэлхийн улс орнууд ялангуяа COVID-19 цар тахлаас хойш бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг хангах, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмын хүрээнд үндс нь анхан шатлалын тусламж үйлчилгээ эрүүл мэндийн тогтолцооны үндэс болгон бэхжүүлэхээр шийдвэрлсэн билээ. Өнөөдөр иргэдийн дийлэнхийн шууд лавлгаа шатлалын эмнэлэгт ханддаг болсон. Үүний улмаас улсын хэмжээний томоохон эмнэлгүүд ачаалтаа дарагдаж, нөөцийн үр ашиг алдагдаж байна. Харин хуулийн шинжилсэн найруулгаар өрхийн болон сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эрүүл мэндийн төв, иргэдийн эрүүл мэндийн үндсэн хамгаалагч болж ажиллана. Өрхийн эмч өвчтнийг үнэлж, зохицуулагчийг хийж, шаардлагатай үед дараагийн шатлал руу нийлгээдэг олон улсын жишгт хаалга барих тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлнэ. Үүн дараах урьдчилан нөхцөл байгаа нь манай улсын хувьд том давуу тал болж байна. Анхан шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг хаач байсан авах боломжтой дэд бүтцийг бүрдүүлж чадсан байна Монгол улс. 307 сумын эрүүл мэндийн төв,
228 өрхийн эрүүл мэндийн төв, 20 тосгоны эрүүл мэндийн төв байна. Энэ нь иргэдийг чирэгдүүлэх бус, харин хамгийн зөв тусламжийг хамгийн хэрэгтэй цаг үед тухайн газрын шатлал, төрөл бүр зохистой эмнэлгийн тусламж үйлчээг санхүүгэн дарамтгүй авах боломжийг бүрдүүлнэ. Эмчийн тоо, сувилагчийн тоо, орны тоо, эмийн сангийн тоогоор бид дэлхийд тэргүүлж байгаа. Хуучин төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос хөдөө орон нутагт эмнэлгийн дэд бүтэц одоо хүртэл хിവэрэ хадгалагдаж байгаа. Хоёрдугаар шатлал хоорондын тасалдсан холбоо, өвчтөн шатлал хооронд хаягддаг байдлыг шат дараатаагаар бүр мөсөн арилгана. Өнөөдөр харвалт зүрхний шигдээс зэрэг хүнд өвчний дараах хяналт тасрах, өвчтөн эмнэлэг хооронд хаягдах тохиолдол гарч байгаа. Хуулийн шинжилсэн найруулгаар анхан 2 дахь, 3 дахь шатлалын эмнэлгүүдийг нэг зорилгын хүрээнд уялдаатай ажиллах, нэгдмэл байдлаар өвчтөн хаана эмчлүүлж байгаагаас үл хамааран эмнэлгийн мэдээлэл нь үргэлжилдэг, тусламж үйлчилгээнд тасралтгүй байдаг тогтолцоог бүрдүүлнэ. 3 дугаарт чанар ба хариуцлагын шинэ тогтолцоог бий болгоно. Өнөөдөр бид эмнэлгийн үйл ажиллагааг тоогоор нь хэмждгээс чанар үр дүнгээр нь хэмждэг тогтолцоонд шилжиж чадаагүй байна. Хуулийн шинжилсэн найруулгаар магадлан итгэмжлэл, эмнэлзэн аудит, гүйцэтгэлийн үнэлгээ, хэрэглэгчийн үнэлгээ гэсэн 4 тулгуурт хүндлэнгийн үнэлгээний механизмыг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн хідэн хүн үзснээр, хідэн ор ашигласнаар, хичнээн үйлчлэгээ хийснээр бус хідэн хүний эрүүл мэнд сайжирсан бэ гэдгээр эмнэлгийн үр дүн хэмждэг болно. 4-дүгээрт санхүүжилтийн хөшүүргийг чанар, хүртээмж, аюулгүй байдлын үр дүнтэй уялдуулна. Эрүүл мэндийн даатгалын сан, эрүүл мэндийн сайдын багцыг жилээс жилд өсгөж байгаа ч сангийн тэнцэл хасах руугаа орох доктортой байдалд дарамт учирч байгаа. Иймд энэ хууль санхүүжилтийг зөвхөн үйлчилгээний тоонд бус чанар, үр дүн, аюулгүй байдалтай уялдуулах эрхцэн үндсийг бий болгож байна. Гэхдээ энэ нь бол төсөв нэмнэ гэсэн үг биш ээ. Харин байгаа хөрөнгөө, байгаа төсвөө бодлоготойгоор илүү үр ашигтай зарцуулах юм а. 5 дугаарт эрүүл мэндийн захим шинжилгээг дараагийн үе шатанд гаргаж байна. Хуулийн шинжилсэн найруулгаар өвчний захим түүхийг бүрдүүлж, эмчлүүлэгчид зориулсан порталыг бий болгож, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санг бий болгоно. Ингэснээр иргэн өөрийн эрүүл мэндийн мэдээлэлтэй шууд хандах, эмчнэр шаардлагатай мэдээллийг шуурхай ашиглах, давхарцсан онцлогоо буурах, чанартай эмийг хүртээмжтэйгээр хэрэглэх, эмчилгээний чанар дээшлэхээс гадна тоо мэдээлэл нэгтгэгдэж, эрүүл мэндийн нотлохонд суурилсан бодит, үнэн зөв, шинжлэх ухаанч шийдвэр гаргах боломжтой болно. Тиймээс энэхүү хуулийн төсөлд санхүүжилтийг зөвхөн үзүүлсэн үйлчилгээний тоотой бус чанар, үр дүн, аюулгүй байдал, хэрэглэгчийн үнэлгээтэй уялдуулан зохицуултыг бий болгосон. Ингэснээр мөнгө хамгийн их нөлөө бүхий байгууллагыг биш, харин хамгийн сайн үр дүн үзүүлж байгаа тусламж үйлчилгээг дагах нөхцөл нь бүрдэх юм а. Өнгөрсөн зууны төвлөрсөн төлөвлөгөө тогтолцооноос уламжлан өвчнийг голчлон эмнэлэг твтүүлэн эдгэхэд чиглэсэн эмнэлэгт суурилсан бүтцтэй Семашко загвараар тусламж үзүүлсэн хിവэр өнөө хүрчээ. Иймд тусламж үйлчилгээний загварыг одоогийн нийгэм эдийн засгийн байдал, өвчлөлийн бүтэц, эрүүл мэндийн хэрэгцээнд тохирсон загвар шилжүүлэх нь тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ загварын өөрчлөлтийг энэхүү хуулийн шинжилсэн найруулгаар зохицуулахар зорж байна. Энэ бол өвдсөн хойно нэмчлэх ус, урьдчилан сэргийлэх тогтолцооны тухай хууль юм. Энэ бол хот хөдөөгийн ялгааг бууруулах тухай хууль юм. Энэ бол эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, иргэдийн итгэлийг сэргээх тухай хууль юм а. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоо эмнэлэг төвтэй загвараас хүн төвтэй буюу үүнд эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажиллах хамгийн таатай бүхий л орчин нөхцөлийг бүрдүүлэх нь ч мөн орж, нэгдмэл, тасралтгүй үйлчилгээний загвар шилжих эрхцэн үндэс нь бүрэн бүрднэ. Иймд эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хилэлцэн дэмжиж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Монгол хүн бүрийн төлөө бүх бодлогод эрүүл мэнд урайг дэвшүүлье.